За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ дугаарыг яг видео хийхээс, аплод хийхээс яг 30 минутын өмнө бичиж байна. За тэгэхээр одоо яг маш халуун нараа мэдээг манай Томс мэдээлэл хүргэх те. За юу вэ да? Халуун мэдээ халуун виз авах автлаа. За энэ өдөр ерөөдөө санацгаа яваа. За энэ талаар бол ерөөдөө яагаад биткойн авах ёстой вэ гэдгийг ингээд энэ маш одоо юу гэдэг шууд бусаар илэрхийлсэн мэдээлэл их гарсан 7 хоног байлаа. За эхнийх нь тийм за эхнийх нь Америкийн North Carolina гэдэг мужи болонгууд яг Аризона мужийн араас явж байгаа. За эдний хөлнөсөл бол одоо 2 дахь нь 3 дахь хэлцүүлгээр явагдаад одоо хамгийн сүүлийн хэлцүүлэг рүү ороход бэлэн болсон байна. За өмнөх хэлцүүлгээр бол 71 дэмжиж 44 таталсан саналтайгаар бол дараагийн хэлцүүлэгт орохоор ингээд болсон байна. Тэгээд энэ сүүлийн хэлцүүлэг дээр дэмжих юм бол тухайн мужийн одоо захирагч нь одоо гар үсэг зураад хэрэгжнэ гэсэн үг. Тэгээд юу хэрэгжих вэ гэхээр тухайн мууж өөрийнхөө хөрөнгийн 5% биткойныг худалдаж аваад нөөцтэй болно гэдэг. Өөрөөр хэл усан ингээд нөөцтэй болъё гэдэг зүйл одоо яг хийгдээд худалдаа авалт хийж эхлэх байгаа ч гэсэн мужууд нь худалдаа авалт нь хийж эхлэх нь бол угаасаа илүү төрүүлж явах бах. Ерөнхийдөө Америкийн хэсгээс бол ерөнхийдөө мужда тус-тусдаа за ерөнхийдөө усаараа ч гэсэн ихтэй бол биткойн бас нөөц хөрөнгөтэй байх нь зүйтэй гэдэг байдлаараа ерөнхийдөө авах гад бай хийх гээд байгаа те. Энэ нэлээ хүлээлттэй том мэдээ юм уу? Тийм ерөнхийдөө бол Трамп бол төсвөөс хэмнэлт хийсэн гэдэг мөнгө зөнгөх юм бол тэрнгээр аваа гэмт хэрэгээс гэмт хэрэгт холбоотой хураацсан явуулсан ингээд аваад яваад яа тэрнгээр зөвсгийе гэдэг зүйл ярьсан явж байгаа. Одоо энэ дээр асуух асуулт нь юу байна л да. За нөөцтэй болчлоо. Гэхдээ улс ямар ашигтай? Ирээдүйд зарж борлуулж ашиг олох юм уу? Яах юм? За энийг болонгууд One Inch co-founder Сергей одоо гээд залуу бол бас ирсэн байгаа. Одоо бүр айгу олон улсын хэмжээд яадаг болчих. Харин тийм чи бүр чи бүр майндсетэд хэлээд Minecraft устгацсан байна шүү дээ. За юу гэсэн Сергей? За Сергей бол ингэж хэлж байгаа. За ингээд дэлхийд даяар ингээд нөөцийн хөрөнгө гэх юм бол $10 байдаг. Тэгмүүд одоо ингээд нөөцийн хөрөнгө байж болохоос өөр дараагийн хөрөнгө нь юу вэ? Угаасаа биткойн болчиход байна. Тэгмүүд биткойн бол ингээд тухайн улсын үрийн хэмжээг багтуулах ч юм уу шаардлагатай үед одоо ингээд ашиглах зорилгоор тийм нөөц нь угаасаа ашиглагдана. Тэгээд эдийн засгийн одоо юу гэдэг юм одоо компаниг аваад ашигласан ханч нөөц юм бол ашигтай байдагтай адилхан зүйл биткойн аваад хадгалчих юм бол тийм зүйл болно гэдэг хүлээлт байгаад шүү дээ. Тэгээд нөхөр хэлж байгаа бол энэ мэтлэнгээ одоо ингээд Америк ингээд резерв нөөцөө болгоод яваад байна. Мужууд нөөц болгоо яваад байна. Одоо бол ингээд хувь хүнд бол одоо ингээд биткойнд байна гэдэг боломж бол ингээд улам хөгжиж байгаа. Одоо тийм хангалттай цаг хугацаа ерөөсөй байхгүй байгаа. Ерөнхийдөө жижиг усууч гэсэндээ биткойны нөөцтэй болж чадхаагүй болоод байна. Одоо хэрвээ яг энэ амжилттай болох юм бол одоо нөгөө яд салуудаар гэдэг ус чинь бүр төрүүлж алгасан. Unity шиг л шүү дээ, тийм шүү дээ. Жинхэнэ Minecraft устгацсан. Тийм ээ, тийм. Mindset өөрчилсөн шүү дээ. Яг зөв. За, өөрсөндөө юу? Ийм зүйлийг бол ярьсан байгаа. За нөгөө талд нэг компаниуд худалдан авч байгаагийн хамгийн төлөвлөгөөс strategy байгаа. Хууч бол MicroStrategy байсан тийм. Эднийх бас 15,000 биткойн худалдаж авсан байлаа. 1.4 тэрбум доллараар. Одоо бол ингээд нийтдээ хагас сая 553,555 биткойнтай болцсон байгаа. Тэгээд нэгжиг нь $68,459 гэдэг дээр худалдаж авсан дундаж байна. Одоо 2,000 биткойн ихэд азийн тооллоо шүү дээ. Тэр 2,000 нэмж тийм боос тээ. Тийм. Тэгэд ийм зүйл яригдсан. За дараагийн яг энэс гадах том асуудал нь юу болсон бэ гэхээр Америкийн төв банк 2022 оны одоо банкуудад зориулсан крипто болон стейбл койныг нэг одоо яаж зохицуулах вэ гэдэг тэр журмаа бол ерөөхдөө бол буцаанд татсан буюу хүчинг болгож байгаа юм шиг байна. 40 он гэж ярьж байгаа. За тэгээд 23 оны болонгууд тийм банкуд дэлгэс нь тэр зөвлөгөөгөө бас буцаанд татж байгаа юм байна. Тэр нь ямар зөвлөгөө байсан бэ гэхээр stable coin-нуудтай банкуд их харьцах хэрэгтэй гэдэг нь. Өмнө нь бол stable coin гэдэг зүйлээс ч юм болоод банкны системд ингээд эрсдэл маш том эрсдэл тулгарх аюултай шүү. Тийм учраас энэтэй боломжтой харилцаа ерөнхийдөө бол харьцахгүй байл зүгээр мөгөр гэдэг утгатай зөвлөгөө өгсөн байснагаа буцаад татчихж байгаа юм байна. Тэгмүүд энийг Microsoft юу гэж хэлсэн бэ гэхээр одоо банкуд ч биткойн, криптог дэмжиж эхэллээ. Тэгээ одоо эн чинь ингээд багаар ингээд угаасаа тэр шатууд нь яваад шүү дээ. Нөгөө Сергей гэдэг хүн бол одоо бидээс хангалттай хугацаа байхгүй. Энэ мужууд авч гин, том усууд авч эхлэн, жижиг усууд авч чадахгүй гэдэг юм яригдана. Хувь хүмүүс бол угаасаа авч чадахгүй л очлоо. Тэгээ сангийн яамны сайд шиг байгаа лээ. Жахлаа. Дугаар нэг айс. Тэр хүний майндсетийг Minecraft-ийг Маш төсвийн таналт мал тийм ах тийм боломж юусэн байхгүй хөө. За тэгээд нөгөө Bloomberg-аас юу басан? Хуучин чинь Bloomberg чинь нэг за биткойны ETF батлагдана. Тэр нь бас нэг 80% байна. Тэгээд шууд удахгүй батлагдсан шүү дээ. Одоо дөнгөж саялсан чинь Solana ETF 90% магадaltaй, XRP 65, Doge 75 гэдэг зүйл бас ярьсан байна. Тэгэхээр бас Solana-гийн ETF батлагдана Solana тий Solana-гийн өсөлт бол одоо ингээд яригадаад л яваад байгаа. Гэхдээ
энэ гурваас бас хамгийн түрүүнд солоных нь юу байх юм байна да гэдэг зүйл сигнал өгöd байгаа юм болоо да. Гэхдээ яг бас хэдүүл нөө ETF гарлаа гэдэг төсөлд ордгоо гэдгийг бол одоо Ethereum дээр бол сайхан харлаа шүү дээ. Биткойны ETF батлагдсан арилжааны явж бас нэлээд бас хугацаа өнгөрсний дараа нэлээд төмөсөд орж ижсэн. Тэгэхээр магадгүй салон дээр тийх өгөөсөхгүй яагаад гэвэл өөрөө бас нэг үнийн үед бол арай хямдхан байдаг шүү дээ. Тэгэхээр нэлээд ажиг өсөлж магадгүй гэж харж байна. За тэгээд Trump-ын токен дээр бол угсаа амар том манипуляц явагдаж байна гэдэг бол дахиад яригдсан. Хоол идэх дээр хүмүүс ч юм алцаад юм шүү. Хоол идэх нь зархасаас хойш гэхдээ яг үүндээ юу болсон бэ гэсэн чинь 96 сая долларын одоо тийм авах захиалга болж исэн бол 869-ийг бол хүмүүс зараад гарцсан байна гэдэг зүйлээс яригдсан байна. За тэгээд Move гэдэг токен бол байдаг байсан. Одоо байгаа л да. Coinbase болон гоцаа манах тэр бол энэ токеныг бол арилжахгүй байна гэдэг зүйл. Яа одоо бүр арилжааг зогсоосон байгаа. Яагаад вэ гэдгсэн чинь за энэ одоо говьдчдын ингээд шалгалт хийж үзэхэд одоо хөндлөнгийн шалгалт хийж үзэхэд эднийх бол ингээд Rentec гэдэг газар 66 сая ширхэг Move гэдэг токеныг бол ингээд эзэмшижсэн байна. Тэр нь бол ингээд 38 сая орчим байна ингээд бас өмнө зараад зах зээл ингэж нөлөөлөө тийм ханшийн салгууд хийжсэн байна гэж Coinbase үзээд тэгээд ерөөд бол арилжааг зогсоосон байгаа. За энэ бол жоохон сөрөг мэд. Гэхдээ Move гэдэг токен бол угаасаа хүлээлтэндээ хүрч ер нь бол гараагүй шүү дээ. Тэгээд Move ч бас нөгөө Trump-ын World Financial тэр юун дээр ч бас багцсан дээр бас нэлээд оролцсон бас харагдчихсан coin баг шүү. Тэгвэл тэр бас сөрөг мэдээ болж байгаа л та. Move бол одоо ерөөд бол бас нэг тийм амар хүсэл үзүүлсэн coin хэцүү дээ. За тэгээд нөгөө талд нь болонгууд хэрвээ airdrop-тоо сонирхдаг эсвэл шинэ төслүүдэд илүү анхаарал ханддаг бол Maiden гэдэг төсөл болонгууд 25 сая долларыг одоо A16Z гэдэг Anderson Horowitz-аас бол зөөр авахлуулсан одоо хөрөнгө оруулалтаас авч чадсан байна. За тэгээд ерөнхийдөө бол блокчейн ирээдүйд бол бас энэ Maiden гэдэг төсөл шүү гэдэг зүйлийг Polygon Labs-аас мэдгдсэн байна. Одоо би энэ дээр нэг юм хэлий. Би олон airdrop үүсгэлээ. Gomble хаар. Pisto. Initial хаар. Тэгээ initial дайж явж байгаа. Бас нэг доллар хөрөнгө алцаа. Тэндээс манайхаа initial дээрээс дайж явж чадсан баг. За Gomble дээр одоо үнэхээр уучлаарай хийдэг байна. Мань өөрөө ч юм аваагүй гэж. Хиймэрсэн гэдэг ном лам уншиж байхад дашин шоо гэдэг шүү дээ. За Gomble бол тийм дашин шоо гэж болсон байт юм да. Ашиг болсон гэж. Тэгээд Onto Labs гэдэг төсөл бас 14.4 сая доллар, Optimum гэдэг төсөл 11 сая доллар. Тэгээ Octane гэдэг төсөл бас 675 сая долларын хөрөнгө оруулалтыг бас авсан мэдээнүүд байна. Ашиг талуудад үсгэсэн тийм. Octane-ыг бол би уншаагүй бүр. Тийм баха. Яг ер нь зөв трендэд байгаа юм одоо угаасаа алаг болж байгаа шүү. Төслүүд бас илүү оруулах зүгээр бол гэсэн зүгээр трендээ мэдрийг гэвэл тиймэрхүү боломжтой. Энэ төсөлд бас эртхэн airdrop мөнгө зарлаагүй байгаа зүгээр хөрөнгө оруулалт явж байгаа шатнаас ингээд ажиллаад ижил бас зүгээр хаа. Тийм ээ тийм. Тэгээд одоо үгүй бидний яс ярьжсэн төслүүд нь ерөөдөө coin бол амжилттай зах зээл дээр гарах нь гарсан. Яг Gomble бол төдийлсэн сайн бийж дээр гарч чадаагүй. Бас тодорхой хэмжээний airdrop-ийн токеныг бас нэлээд хугацаанд төгсөж өгнө мөнөөс нөө community-г нэлээд бодоогүй буруу шийдвэр гаргасан. За энэ шиг бол харин шууд Binance дээр гарсан учраас нэлээд дэж бас хүмүүс ашиг хийж чадсан бол бодолтой бол байна да. За бас нэг сонирхолтой зүйл нэг юм бол энэ дайн ер нь дуусах гэдэг нэг асуудал нэлээд яригдж байгаа. За Trump, Zelensky хоёр маань за цагаан ордонд хэрэлдээ төв маягаас алсан. Яг л одоо цэнгэлдэхэд сая мөнхөрт нь одоо хин хоёр гоо шиг бас нэлээд бас эвгүй маймагаас алсан шүү дээ. Нэг шарсан. Тэр шиг тийм. Одоо сая бас нэг тэр хоёр бас нэг хэсэг нүүрт уулжсан нэлээд уулзлаа. За ихэд Zelensky бол за ихэд Америкт хамтах тал дээр гэрэн дээр бол гар эсвэрэ гэдэг байдлаар хандсан. За тэгвэл улс орны хувьд бол Zelensky-ийг дэмжихгүй нэ гэдэг асуудал хоёр дахь асуудал харшиж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй Zelensky одоо ингэж дайн тулаан болсон, баахан залуучуудаа алдсан, буруу шийдвэр гаргасан явцж явж байгаад одоо Америктай ингэж ивсээд ямар нэгэн байдлаар одоо уул уурхай ч юм уу олборлолтоос тал ашиг нөгөөд гэдэг юм бол улс үндэстэнд нь байгаа хүмүүс нь сэр хүлэн зөвшөөрч чадахгүй гэдэг асуудал нэлээд яригддаг юм байна. Гэхдээ магадгүй бас энэ дайн бас нэг гар 2 жил үргэлжилсэн шүү дээ. Тэгэхээр энэ дайманаас зогсч нэг зах зээл илүү бас сэргэлтийг бас хөдөлгөөн авч магадгүй гэсэн бодолтой бол байна. За үүнтэй холбоотой сануулгах зүйл юм бол за мэдээж дайн дуусчих юм бол алтны ханш бол яг одоо байгаа шиг өсөлтийн хүчтэй хөдөлгөөн бол ихэд саарамжаад жоохон алт бол жоохон хямдрах тал руугаа орох байх. За магадгүй өсөлттэй хөрөнгө оруулалтыг илүү хүмүүс сонирхоод крипто зах зээлд орж магадгүй гэж харж байгаа. За ихэд ингээд мэдээлэл тусна тийм мэдээлэл нөхөд дуслаа. За тэгээд ямар ч байсан мужууд маань одоо бас ингээд худалдан авалтууд нь хийж эхлэх гээд байна. Тэгэхээр та бас нэг орлогоо 5% аах. За одоо зөвлөгөө өгөх байхгүй тийм. Сэлэнгийн шамрын засаг дараатай ярьж байхад бас нийт төс улс тийм орон нутгийн төсвийн 5%-аар тэр маасч яах. За ингээд ихэд техник шинжилгээр орцгоо. Техник шинжилгээр авах юм бол та бүхэн крипто дээр ярьж байхвал Binance Bridge-ийг сонгож харилцаа. Тэр харилцааны шинжилгээс 20% боломжтой линк
доор байгаа шүү. Доор байгаа линкээр бүртгүүлэх юм бол арилжааны шийдлийг 20 хөнгөлүүлэх нэ. За мөн Forex сонгож байгаа. За мөн доор description дээр хоёр брокерийн газартай бол хамтарч ажилладаг. Доор тус-туснаар линкээр бүртгүүлэх юм бол манайхаа хэсэмж яана гэсэн үг дээ. За ингээд тэгж хэлэх юм. За тий. Шууд авцгаая. Шууд. За юу цаан за тэр хэдүүлээ түрүү логт гаргасан таамага бас апдейт хийгээ явчих. За түүнээс хойш ханшааг ямар хөдөлгөөнтэй байв. За тэр талаас дэлгэрэнгүй яриа гэж бодчих. За тэгэхээр түрүү логт хэдүүлээ ханшиг бол эндээс жижигхэн correction хөдөлгөөн буюу асрын хөдөлгөөн орж ирээд үргэлжилсэн өсөлтийн хөдөлгөөн бол орж ирнэ гэсэн таамаг гаргасан. За энэ дээр бол төдийлөн айхтар correction хөдөлгөөн бол хэдүүлэнгийнх нь хүссэн шиг бол болоогүй. За эндээс бол миний хувьд юу гэж таамаг гаргаж ирсэн бэ гэхээр за эндээс бол нэг тааз байна. Дахиад тааз. За ихэд доороо ингээд бол спорт аваад байгаа. Тэгэхээр дахиад доошоо нэг шалгаад дээш энэ паттерн маань гоё дүүрсэн бол гоё өсөлтийн хөдөлгөөн орж ирэх боломжтой маань таамаг хэлж ирсэн боловч за ихэд дугаар орсны дараагаар хэсэг уналтын хөдөлгөөн орж ирж хагаад дээшээс тэрчсэн. За дээшээс тэрхтээ ямар хөдөлгөөн үүссэн бэ гэхээр за өмнө болж исэн тааз болж исэн тренд лайн дээрээ за ихэд дэжүү спорт хөдөлгөөн авч хагаад дээшээ өсөлтийн хөдөлгөөн бол үргэлжлээд ороод ирчихсэн байгаа гэж харж байна. За одоо за би сая энэ 7 хугацаанд бол нэг шинжилгээ бол Telegram дээр оруулсан. За тэр шинжилгээ нь юу байсан бэ гэхээр за ерөөдөө бол хэдүүлгийн яриад байсан өсөлтийн хөдөлгөөн бол энд ороод ирсэн шүү дээ, тэ. Энд ороод ирсэн. Тэгэхээр одоо хэдүүлэнд нь correction хэрэгтэй хөдөлгөөн гоё хэрэгтэй байсан. Correction хөдөлгөөн маань гоё bullish pattern байгаасаа гэсэн боловч за ийм triangle pattern болж хувирсан, гурвалжин pattern болж хувирсан гэсэн үг. За ерөөдөө бол өсөлтийн тренд явж хагаад гурвалжин pattern үүсэх юм бол за ерөөдөө ирсэн чиглэл рүүгээ ерөөдөө бол хаанаас ирсэн тэр чиглэл рүү бас үргэлжлээд өсчих магадaltaй байдаг. За энийг бол Hermit-Reader-ийн пад байгаа. За пад дээрээс бас харах юм бол ойлгомжтой паттерн байгаад байгаа. За би явц дунд ямар шинжилгээ оруулсан бэ гэхээр за А болон Б гэсэн хөлбөртэй эргэлзээтэй шинжилгээг бол оруулсан. За ихэнх хүмүүс бол за ерөөдөө хүмүүсийн байр суурь бол хоёр янз байсан. За нэг нь бол А гэсэн бол зарим нь Б гэсэн. Тэгэхээр энэ дээр бол ерөөдөө бүгднгийнхэн зөв байсан. За яагаад гэвэл шинжилгээ оруулсны дараа бол хүчтэй доошоо өсөлтийн хөдөлгөөн бол орж ирсэн. За эндээс бол харин дэжгүй. За баг маркет ликвидит хамчаад буцаад дэше үндсэн хөдөлгөөн бол ороод ирчихсэн баг гарч байна. За тэгэхээр одоо бол дээшээ өссөн учраас за энийг бол дуусгахчи. Одоо хэдүүлээ ямар ч арилжааны оролтгүй байгаа бол юу хийх боломжтой байна вэ? Хаанаас арилжаа хийх боломжтой байна вэ гэдгийг таамаг гаргая гэвэл ерөөдөө бол маш ойлгомжтой. Манай дугаарыг ерөөдөө олон удаа үзсэн бол баг таамаглаж л байгаа болов уу гэж бодож байна. За энд нэг иймэрхүү паттерн байна те. За миний хувьд энэ паттерныг ингэж үсээд дахиад энэ нэг 95000 гэсэн төвшин дээрээ те 95000-аас 500-аас 95300 гэсэн төвшин дээр иж спорт аваад байх юм бол эндээс харин гоё өсөлтийн хөдөлгөөн орж магадгүй ч таамаглаж байна. За эндээс ингэж хагаад эндээс лонг арилжаанд ороод харьцангуй нь юу болно? Риск reward харьцаа аягүй гоё болж эхэлнэ л дээ. Ягаад гэвэл stop loss маш ойрхон тавих боломжтой. Ягаад гэх юм бол за хэдүүлд нь маш гоё тааз орж те. Тааз усан цэг байгаа. За энэ маань өөрөө ингээд 95500 байна те. За эндээс ингээд шистэрчсэн. Эргээд pullback хөдөлгөөн орж ирэхдээ дахиад 95500 ирэх юм бол stop loss-ыг доороос оржсэн trend line за мөн support болж байгаа тааз шал таазуулсан цэгийн доор тавьж өгөөд дээшээгээ TP-г явуулна гэсэн үг. За хэдүүлгийн яг анхны ярьжсэн оролтыг бол одоо хүртэл барьсаар бол байгаа. За тэр арилжааг яаж менежмент хийж байгаа вэ гэхээр за эндээс за энэ хавьс ирэхэд арилжаанд орсон тий. За энэ арилжааг ирэхэд нэлийн swing low long арилжаа хийсэн. Эхний байдлаар бол stop loss-ыг бол яг орсон зэг дээрээ байршуулад эхний буюу за ашигынхаа 5% бол энд бол авсан гэсэн. Тэгэхээр та нар яг адилхан long арилжаанд орсон бол за магадгүй энэ урт хугацаанд ингээд ерөөдөө бариад байгаа ч сэтгэл зүйд таагүй мэдрэмж өгöd байгаа бол нийт ашигынхаа талыг бол close хийгээд ашигаа татчих юм бол айгүй сэтгэл зүйд урт удаан барихад бол нэлээд асуудалгүй болоод эхэлждэг. За жишээ нь $10,000 за нэг $100 $500 хийлээ гэхэд тал буюу 50% close буюу те нийт одоо яг unrealized байгаа profit-ийн талыг авчаарай гэж зөвлөмөр байна. За одоо энэ паттерн нэргээд юу болох боломжтой вэ гэхээр иймэрхүү доошос том ахалтай паттернаас томороо зурж иж магадгүй нэг эрсдлийг тооцъё гэвэл за магадгүй long арилжаанд орё гэх юм бол те long арилжааны ихний таргет хаана байх вэ гэхээр энэ bearish-тэй нэрээ үүсэж байгаа бол энэ bearish-тэй тааз ихний long арилжааны TP авах таргет байх боломжтой харагдаж байна. За тэгэхээр одоо яг техник шилжээний үүднээс бол маш гоё дүр зургийг бол
үүсийг хүлээж байгаа гэсэн үг. За одоогийн байдлаар бол энэ паттерны хувьд харвал дээрээ нэг тааж шалгасан, дахиад шалгацсан, доороо ингээд шалгаа явж байна те. За тэгэхээр ойрын цэг бол дахиад шалгаад нэг унаад за магадгүй ингээд өсөлтөд гардаж магадгүй. За энэ дээр нөгөө арилжааныхаа оролтыг хэлээр их юм бол бас л адилхан паттерны доороос паттернаас зрүүлээд за эсвэл паттерн стрээд pullback хөдөлгөөн юм уу ад паттерн үүсгэх юм бол тэр паттерн дээрээс нь арилжааны оролтуудыг хийгээд яваад боломжтой. За ерхэд бол маа дуурыг үзэж байгаа бол хид ими шинжилгээ үзээд авахгүй бас өөрөөсөө хид ими шинжилгээ хийгээд авахгүй зарим бас орох шаардлагатай шалгах шаардлагатай зүйлүүд дээр бол шалгаад long short арилжаа нээгээд за алдууд оноод явжсэн зүгээр шүү гэж сүүлгөө маань. За ерхэд бол биткойн дээр план гаргая гэсэн үүднээс биткойныхон планыг бол танилцууллаа. За энэ планыг бол илүү үргэлжлээд ямар хүү левстэй байгаагийн Telegram сувгаараа болон сошиал сувгуудаараа хуваалцаа явчаа. Тэгэхээр манай сошиал сувгуудаар нэгдээгүй байгаа бол description-с дээр бүх линкүүд нь байгаа шүү. Тэр рүү ороод бас хүлээж авах юм бол мэдээлэлүүд орно. За ингээд дараагийн дугаар дээр уулзтлаа. 4 баяртай.